хөрхөө нүдэнд чи торц болоод орчих юмсан үеийн олон огтих ингээд дууныхаа өгнүүдийг марчаад марчаад идэг болчиход байгаа шнэ. Ингэж Монгол улсын төлөө зүтгэж байгаа юм шүү дээ. За тэр ч үл яах вэ? Баабар мангар хоцооны талаар дараалсан 10 бичлэг хийхээр шийдлээ. Тэгээ нэг л юмд санаа зовж байна. Хөгшин хүн цусаар авч байгаа. Тий, бусдаар бол Баабрыг дийлэхгүй мэлэхгүй ч их шиг ёо энэ тэр гэдэг юм. Ёо. Яана, нэрмэн чи зүдэ мартчээ. Намхан дүлгөөн хэвтэн биш үү би. Амрагчинийхээ биш. Эний тэр гэдэг юм. Хитэн муус урлах юмнууд бас миний үеийн хитэн муус урлах юмнуудыг тойрлоо суулгачжээ. Нөгөө хэд нь алгадшаал аа. Баабар социализмын боловсролын системийг муу хэлээл. Аа. Миний үеийн хитэн гачин юмнууд муус урж исэн муус урлахтан гоо. Тэр боловсролын системээс болоод орог би яваагүй. Муус урж исэн байгаа юм шүү. Тэр ухааны мэрэл хамт хажуугаас нэ. Йоо, эний төргээд ах юм нэрэ. Та хэд одоо ялангуяа Баабар чи одоо боловсролын систем хэмжлэх юм мөн үү? Тэгвэл яаж өөрчлөх юм? Яаж сайжруулах юм? Хашин юмнууд нэрэ. Чиний нэг ингэж өөрчлөөд ингэж сайжруулна гэдэг нэг юм гаргаж ирээ тавиадгач. Даанч тийм байхгүй л те. Шүүмжлэх бол амархан шүү. Мангар хацаануудаа. Тий. Яг социализмын боловсролын систем, социализмын одоо тийм ээ коммунизм, социализм бол додогдолтой юмнууд зөндөө байгаа. Тэгвэл Монголд бол ашигтайгаар туссан. Энийг хаач хэлэх хэрэгтэй. Бол социализмын боловсролын системд бол шүү дээ те. Гоц гойд онцгой авьяас чадвартай хүнийг бол хавчин гадуурхдаг гэдэг юм сул тал бол байсан. Яг дундаж болон муу суулгатнуудад ашигтай хэрэгтэй боловсролын систем байсан байхгүй юу? Эцээцд муу суулгатнууд одоо энэ барууны боловсролын системээр яваад яах юм? Алуурчин хүн хог гэмт хэрэгтэл болно шүү дээ. Өөр зам байхгүй шүү дээ. Юу ч сургаж чадахгүй юм чинь. Социализмын боловсролын систем чинь ямар ч арчаагүй юмыг бас нэг мэрэгжилтэй болгодог байсан байхгүй. Мууга дээш нь татдаг боловсролын систем байсан байхгүй. Харин нэг сул тал нь сайн тий гоцгойд юм хүмүүсээ доош нь татчихдаг нэг тийм сул тал. Хэрвээ тэр боловсролын системд хилмигдсэн гэвэл мань үтэл хилмигдсэн гэж ярина шүү баг. Гэтэ би бол тэр боловсролын системд ер нь жоохон дуртай талтай л та. Яг тогтолцоо бол жоохон өөрчлөгдөх хэрэгтэй. Ер нь бол тэгтээс суурийн ч гэх юм уу ерөнхийд бас нэг рамаас нас авах юмуд маш их байгаа шүү. За тэр шүүмжлээд байгаа дээр үеийн боловсролын систем сайн байсны одоо бодит жишээ бол Баярбаатар шүү дээ. Би ч бол яг үнэнгээ хэлэх юм бол тэр 10 жилд нэг тийм ээ онцлогтой явсан. Тэр нэг суур боловсрлаа л. Тийм яваад байгаа нөхөр шиг дээ. Тий. Цаашаа бол яг үнэнгээ хэлэхэд бол үнэнгээ хэлэхдээ бас орчин үеийн нэг юм сошиал өгдсөн нэг юм бас дэмий юм байх ш. Яг үнэнгээ хэлэхэд бол тэгэл хэцүү шүү дээ тийм үстэй. Цаашаа эзэмсэн боловсрал энэ төр бол байхгүй шүү дээ. Тэгэл тэр үед чи одоо ингээл одоо би нэг дуу муу зохиогоол элдв хангай юм хийгээл те. Миний дуу ч бас их дажгүй дуу болсон шүү дээ. Тэр боловсролын л ач шүү дээ. Тэндээс л эзэмшсэн боловсрал шүү дээ. За энэ сошиал дээр ярьж байгаа юмнууд за тэр бүхийг төгөлдржүүлэх төсөл тийм ээ Монгол өхөд хувьсгал хийлээ гэдэг ч юм уу ер нь за нэг одоо бас нэг сошиал дээр ганц нэг хоол ундны бичлэг юу байдаг тэр бүгдийг чи тэр боловсролын системээс л авсан шүү дээ суралцсан шүү дээ тэгэл одоо тэр суур боловсролоор би бол тийм ээ тэр үеийн 10 жилийн тийм ээ суур боловсролыг сайн эзэмшсэн учраас өнөөдөр энэ сошиал ертөнцид ноёлж шүү дээ тий энэ одоо орчин үеийн бацаанаар энэ 90-ад оны ч юм уу тэрнээс хойш ч гэдэг юм уу тэр тухайн үеийн боловсролын системд муу сурч байсан арчааг юмнууд өнөөдөр энэ байж байгаа царайг нэг сошиалаар харалтай ачи юмнууд л байгаа шүү дээ. Угсаал муу сурлагдсан бол муу сурлагдсан шүү дээ үстэй. Гэрэл дочиг ялгарах ёо
минь чи зүдэ мартчээ. Яг тухайн энэ тэр боловсролын системд онлын юм хитрхийх дамгаалцсан байсан бас их сул тал байсан шүү. Тэрнийг бас анхаарах хэрэгтэй. Ер нь нэг боловсролын сайд бол уг нь би хэм хийх юм байгаа юм. За тиймэрхүү байна. За төгсгөлд намдаж манай Баянгол дүүргийн ардчилсан намын хурал өнөөдөр болж байгаа юм байлээ. Хуралд нь амжилт хүсье. Бурхны хүү бол одоо тэнцээ очиж чадахгүй нөршөөгөөрөө. Яагаад вэ гэх юм бол өөрөөс дор юмнууд альбан тушаал аваад дараа зэрэг болоод миний дээр гараад талаар сонирхолтой юм билээ. Холхон шиг байжсэн. Хэрүүл дунд оролцох гэж. Яг мөнхөрднийг хандаа хамт явах хоёлоо очиж оролцоод нэг бараага харуулъя гэсэн чинь хариу өгөхгүй байна. Насан дарцагч би тоочч. Урд нь зүгээр юм бичингүүд л миний дүү сайн үгээд ороод ирдэг байсан ч би тоочснаач. Яасан юм байгаа. Ямар дахилан буруу өргөцсөн юм бэ? Мөг очихгүй гэж нэшиг би очиод ашиглаа. За ингээд амжилт төсөө сайн нэг хүсье өрөө. Баабрын талаар ер нь дараалсан нэг 10 бичлэг хийж цус аравчих юу гэж санаа зовоодох юм аа. Яа тийм билээ. За баяртай.